Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас хамтран бэлтгэдэг Монголын төв сурвал нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн ирсэн зочдоо танилцуулъя. Монгол улсын Говьяат эдийн засагч доктор Шарав Самбуу. Шинжлэх ухааны академийн олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Базар Дорж. Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зөв хүрээлэнгийн дундад зууны секторын эрхлэгч доктор Ганбатнар хүрэлцэн иржээ. Та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдрийн манай хэлэлцэх үзэгчтэйгэн танилцуулах асуудал маань бол Монголын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Монголын бүхий л үеийн түүхийн турш чухал байр суурьтай явж ирсэн Монголын худалдааны түүхийн асуудлыг ярилцсанаа. Тэр Монголын эртний төр тус хүннүүгээс эхлээд ялангуяа Сүхбаатар гуан эртний өвөг, Сямби, Жужаан, Нярун улс тийм ээ. Эдгээр тулгуур бүтээлүүдийг туурвахад тухайн үеийн энэ эртний төр тусуудын өмнөд одоогийн Хятадын газар нутаг дээр байсан төр тусуудтай харилцаж байсан асуудлын нэг тулгуур нь худалдаа. За өрн дахны улс орнуудтай харилцаж байсан бас нэг гол үндэс нь худалдаа, аж ахуйн харилцаа байсан. За тэгвэл монголчуудын хамгийн оргил үе болох үе бол Монголын эзэнт гүрэн. Тэгэхээр энэ Монголын эртний төр тулсууд за тэгээд эзэнт гүрний үеийн Монголын худалдаа аж ахуйн талаарх ямар судалгаанууд байна? Монголын эзэнт гүрний улс төрийн түүхийг бол манайхан нэлээд Монгол улс нэлээд судалж бичиж штэ. Тэгээд энэ бичсэн бүтээлүүд 66 оны 3 бот ч юм уу Монгол улсын түүх, тэгээ 2003 оны Монгол улсын түүх, энэ ботууд 5 бот. Тэгээд 6 онд гаргасан эзэнт гүрний түүхийн ботууд. Эдгээр ботуудад бол улс төрийн түүхийг бас бичгийн хажуугаар эдийн засаг худалдааны түүхийг бол тодорхой бүлэг зүйлийн хэмжээнд бол авч үзэж бас бичсэн тодорхой хэмжээгээр. Тэгээд энэ эзэнт гүрний баримт түүхэнд холбогдох баримт болоод судалгааны бүтээлүүдээс үзэх юм бол худалдааны тухай тэр түүхийг бол бичсэн Чингис хааны эрен цаг үетэй бол холбож бичсэн баримтууд бол байна. Мэдээж түүнээс урагшвал Монголын нутагт байсан эртний улсуудтай холбогдох баримтууд. Тэгээд тэр торгоны замтай холбоотой баримтууд бол байна. Олон баримтууд бол өгүүлж болно. Гэхдээ энэ торгоны замын түүх нь худалдааны түүх нь монголчуудад хамгийн дэлхийн түүхэнд их нөлөө үзүүлж гарч ирж байгаа нь бол эзэнт гүрний түүхээр тэгээд гарч ирж байгаа юм. Юан улсын үед бол бүр бүхэл бүтэн худалдааны яам байсан тийм ээ? Тий. Юан улсын үед. Тэгэхээр Монголын их эзэнт гүрний хаяа тэлэлт энэ өргөн цар хүрээтэй үйл ажиллагааны утга учрыг олж харъя гэвэл Монголын худалдааны тухайн үеийн худалдааны цар хүрээг харах зайлшгүй болж байгаа. Хамгийн тод жишээ гэх юм бол нөгөө дундад Аз буюу хоризмын тухайн үеийн улс руу явуулж исэн 450 элчийн тухай мэдээ өгдөг тийм ээ. Худалдаачныг явуулсан гэдэг. Тэр 450 худалдаач нь хөнөө өгчнөөс болж дундад Аз руу их том аян дайн эхэлж байгаа гэсэн. Чингис хааны их аян дайн бол худалдааны дэг журмыг зөрчснөөс эхэлж штэ. Тийм ээ. Худалдааны. Тэгэхээр амин чухал нэг асуудлын нэг байна. Тий, худалдаа гэдэг бол чухал зүйлийн нэг. Хоёрдугаарт эзэнт гүрний түүхийг бүхэлд нь харах юм бол нэг талаас нь харахад улс төрийн түүх талаас нь харах юм бол аяндаа юм шиг боловч нөгөө талаасаа тэнд цэргийн түүх яваад байгаа юм шиг л нөгөө талаасаа худалдааны асар их зүйлүүд өрнөж байгаа. Тэр торгоны замын цэцэглэлтээр харж болно. Эсвэл сурвалжийн мэдээн дээрх эзэнт гүрний нутгаар худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг ингэж хангаж байна гэсэн мэдээ баримтууд нь энэ бол худалдааг бол их чухалд үздэг байсан. Улс их орны хөгжилд бол энэ бас нэг чухал хөшүүрэг болдог байсныг бол шууд баримтаар нь бол гаргаж харуулж болно. За энийг бол тэгээд дараа нь Чингис хаан хийгээд өгөөдөө хааны бодлого тэгээ гүйгийн
одоо мөнх болоод хаадын бодлого. За тэгээ ховлаагаас дараах бүрэлдэхүүн усудаар бүр тус тусад нь харагдана. Тэгвэл харьцангуй хумигдж тийм ээ бусдын гэрхшээл рүү орж эхэлсэн энэ цаг үеийн худалдааны талаарх судалгаанууд газар дөрж доктор үзэгчдэд танилцуулах уу? За 17 18-аас тийм ээ. 17 18 дугаар зууны үеийн худалдаа гэдэг бол үндсэндээ бид бол за төрийн эрхээ бол алдчихсан байсан ийм цаг үе. Чин улсын иргэшээлд орж. Тийм манччин улсын иргэшээлд орсон. Тэгээ ийм нөхцөлд бол урдын үеүүдэд тасралтгүй явж байсан. Тэр бие даасан бодлого гэдэг зүйл бол хэрэгжих юм орч бололцоогүй тийм ээ. Үүнийг дагаад монголчуудын бие даасан худалдааны бодлого гэж зүйл бол байхгүй болж байгаа ойлгомжтой. Эзэн орны бодлого, эзэн орноос бусад улсуудтай хийж байгаа тэр харилцааны дунд л энэ үе манд тодорхойлогдно. Тэгэхээр харьцангуй хомигдмал дэлхийн ертөнцөөс хаагдмал нэг ийм цаг үе л дээ. Тэгээ энэ үеийн худалдааны талаарх судалгаа бас нэлээд хэмжээнд хийгцээ. Ер нь бол манччин гүрний үеийн түүх, манччин гүрний үеийн Монголын түүхийн бүхий л асуудлыг хамарсан энэ манай улсын албан болон судлаачдын биедан гаргасан бүтээлүүдэд бол тодорхой хэмжээнд заавал худалдааны асуудал бол Ямар нэг хэмжээгээр тусгагдана. Заавал тусгагдаад явж байгаа. Гэхдээ яг онцлоод энэ цаг үеийн худалдааг тусгайлан судалсан бүтээл гэвэл 3 бүтээлийг нэг онцлон дурдж болох юм байна энэ гадаад дотоодын бүтээлүүдээс шүү дээ. Тэгээ хамгийн анх энэ судалгааг эхлүүлсэн хүн Монгол улсад эхлүүлсэн хүн бол одоо Эрдэмтэн Санжид орж байгаа. Магсаржийн Санжид орж. Магсаржийн Санжид орж байгаа. За халахад хятадын мөнгө хүлэгч худалдаа нэвтэрч хөлдсөн нь гэдэг 18 дугаар зууны зуунаар хязгааруулгаад жишээ болгоод яг энэ үеийг бүр дагнан судалж гаргасан ийм бүтээл байна. Тэгээ яг заавал хятадын асуудлыг хятадын худалдааг онцлоод байгааг бол энэ бол ойлгомжтой. Энэ үеийн худалдаа Монголын зах зээл дээр худалдааг бол ерөөсөө хятад худалдаатай салшгүй холбоотой л да. За энэ бол үнэхээр суур бүтээл болж байгаа. Яг энэ дагнан судалсан бүтээл. За үүний дараах бүтээл бол Эрдэмтэн Очир. Монгол хятадын худалдааны харилцаа гэдэг бүтээлийг 1995 онд гаргасан. За энэ бол цаг хугацааны хувьд 19-р зуун 20-р зууны ихэнх үеийг хамаарч өөрөөр хэлбэл Санжид орж байгаа бүтээлийг он цагийн хувьд цааш нь үргэлжлүүлж тэгтээ Монгол дахь хятад худалдааны асуудлыг даган судалж гаргасан. Ийм бүтээл. За энэ хоёр бүтээл бол өнөөдөр манай улс дахь энэ цаг үеийн худалдааны асуудал тэр дундаа Монголын зах зээл дээр хятад худалдааны асуудлыг одоо судалж гаргасан ерөөсөө суур бүтээл болж байгаа. За нөгөө тийм. Нөгөө талд хятадын судалгаачид бас ажиллаж байна. За үүнээс энэ Люминхуй гэж хүний Монгол дахь хятад худалдаа гэж орчуулж болно. 18 дугаар зуунаас 20 дугаар зууны ихэнх үе гэсэн Монгол хятадын худалдааны харилцаа гэсэн бүтээл байдаг. Энэ бүтээл бол бас өөрийн онцлогтой. Яг энэ цаг үеийн Монгол дахь энэ худалдааны Монгол хятадын худалдааны харилцаа, Монголын зах зээл дээр хятад худалдаачдын нөхцөл байдлыг бас хятад судлаачийн үүднээс гаргаж ирж танилцуулсан. Нэг ийм бүтээл байдаг. Одоо голлох бүтээлүүд гэвэл эдгээрийг дурдж болох юм. Яг одоо манчин гүрний иргэшээлд монголчууд 220 жил байсан үеийн төгсгөлөөр богдхан засгийн газар байгуулагдаж Монгол улс төрийн тусгай тогтнол одоо зарлагдсны дараагаар эдийн засгийн тусгай тогтнолоо хамгаалж бэхжүүлэхийн тулд явж исэн эд тэмцлийн үед Оросын эрдэмтэн Иван Михайлович Майский гэдэг хүн 1918 оны Монголд явагдсан хүн ам өмч хөрөнгийн тооллогын судалгаан дээр үндэслэж
хэрэглэгчийн зах зээлийн талаар их сонирхолтой баримт, тоон баримт гаргасан байдаг. За энэ бол ер нь тэр үеийн бас судалгаанууд, бусад эрдэмтэд судлаачдын судалгаанд тэр үр дурддагддаггүй. За тухайлах юм бол одоо энэ үеийн 1918-9 оны байдлаар Монголын хэрэглэгчийн зах зээлийн нийт одоо хэмжээ бол Оросын алтан өрөвлөөр 67 сая алтан өрөвлөлтөд тэнцэж байна гэсэн тооцоог хийсэн байдаг. За энүүнийх нь одоо 3-2 ойролцоогоор 47 сая өрөвлөл нь бол өөрийн хэрэглээ. Натурал одоо малчин өрх өөрийгөө хангасан, өөрийгөө махаар сүүгээр, ноосоор эскигээр хуучин цагт бол амиа аргацаас натурал аж ахуй гэдэг. За үлдэх 20 орчим сая өрөвлийн бол гадны худалдаачдаас бараа худалдаж сольж авсан. Түүний зээлийн хүүгийн төлбөрт бол бүр одоо нийтийн хэрэглээнийхэд 4 сая өрөвл, өөрөөр хэлбэл бараг 8% гэсэн үг зарцуулж байжээ. За тэгээд цаана нэг 2 орчим хувийг бол дотооддоо одоо хондоо говийн нөхдүүд аймгийнхан болвол одоо арга шээзгийн модон эдлээс өксүүлээд хангай зарах агаагаасаа авах бусд нь одоо хоорондоо давуу сужир солилцогч гэдэг юм уу дотоодын солилцоон зарцуулагдчихжээ гэсэн ийм системчилсан тооцоо байдгийг. За энэ бол одоо яг 100% оновчтой биш ч гэсэн ер нь нэлээд нарийн судалсан их ойролцоо тэр үеийн хэрэглээний зах зээлийн байдлыг харуулсан ийм судалгаа байсан юм аа. Тухайн 20 дугаар зууны босгон дээр ямар баримжаатай 20-р оны одоо дүр зургийг зах зээлийн дүр зураг. За ингээд эзэнт гүрэн Чин улсын үе яваад 20 дугаар зууны ихэнх үе ялангуяа 1911 он тусгаар тогтносны дараа бол 1912 онд хамгийн анхны гэрээ бол эдийн засгийн гэрээ байсан. Тийм ээ. Ингээ 1915 онд Хятадын гэрээгээр цуцлагдаад 19 оноос Хятадын автономт эрх цуцлагдаад Хятадд ингээ 21 онд буюу ардын хувьсгал ялж улс орноо эмхлэн зэгцлэхэд хамгийн түрүүнд худалдааны асуудлыг чухалчилсан байдгийг тийм ээ. Тэгэхээр энэ цаг үеэс хойших одоо түүхийн судалгаанууд энэ үеийн онцлогийн одоо орчин цагийн Монголын худалдааны онцлогийн тухай ямар судалгаанууд байгаа тухай Хэрв Самбуу гавьяат бас танилцуулж өгөө. 21 онд ардын хувьсгал ялсны дараагаар Монголын одоо ардын шинэ төр засгаас явуулсан бодлогын ялангуяа эдийн засгийн одоо тусгай тогтнолоо хангах, бэхжүүлэх, таваар мөнгөний харилцааг нэвтрүүлэх асуудлыг бол бодлогынхаа гол төвөд авчирт тавьсан. Ерөөсөө л одоо 1921 оны 7-8 сараас эхлээл маш олон арга хэмжээнүүдийг авсны дотор бол одоо тэр манжийн үеийнхээс яасан малчин ардад хамгийн хүнд дарамттай байсан өртөөний албыг хөнгөвчлөх. Тэрүүд бол ер нь одоо бараг дуртай худалдаач хүртэл одоо өртөөний зардлаар өртөөгөөр үйлчлүүлж ард түмний нуруунд дээр маш их хүнд ачаалал өгч ясныг бойлуулах одоо улсын зах зээл дээр хэрэглэх мөнгө эдгээр тэр үед яг 21, 22, 23 онд үндэсний банк байхгүй, мөнгөн тэмдэгт байхгүй байсан үед одоо ланг гүйлгээнд хэрэглэх энийгээ бол одоо Оросын өрөөвөл Хятадын одоо мөнгөтэй харьцаагийн тогтоох гэх мэтлэнгээр маш олон арга хэмжээ авсны дотор үндэсний худалдааны их suurийг тавьсан хоршооллын хэлбэрээр 1921 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бол одоо эд төлөвчдийн хоршооны анхны хурал болж 116 гишүүн элсэж ингээд Монголд үндэсний худалдааны суурийг ингээд 100 жил боллоо. Ингээд энэс хойш одоо 100 жил боллоо. Ялангуяа Монголын худалдааны түүх бол монголчуудын нэг талаасаа бас тэмцлийн түүх шүү. Тийм ээ. Одоо тэнд өөрийн байр суурь, зиндаага, нөлөөгөө тогтоохын төлөө нүүдэлчдийн бас суурин иргэншилтэд харилцаж байсан нэг том чиглэл байсан. Ингээр Монголын их эзэнт гүрний үед хар хорим гэж нэг томоохон нийслэл байна. Эзэн Чингис хааны нийслэл, дэлхийн нийслэл. Хар хорим бол Аз Европыг холбосон том
торгоны замыг хяналтанд авч чадсан. Үүний дараа бол бүрэлдэхүүний улсууд эднэрийн одоо дотор худалдааны бүхэл бүтэн систем татвар одоо бүхэл бүтэн систем одоо ажиллаж байсан. Тэр худалдаачдын нөлөө харилцаа монголчуудтай ихээхэн ойр дотно байсан. Энэ тухай Хамбат доктор бас тодорхой ярьж өгөө. Мэдээж Монголын эзэнт гүрний бодлого бол их хаадын бодлого бол мэдээж нийслэл хар хороомын тэр нутгаас бол гарч ирсэн тийм ээ. Хар хороом хот бол улс төрийн том төв байсан. Мөн энэ хар хороом хот улс төрийн төв гэдгээс гадна улс төрийн тэр том шийдвэрүүд бүх шийдвэрүүд хар хороомоос гарч байгаа шиг нөгөө эдийн засаг тэр улс төрийн нөлөөллөөр эргээд улс орны бүх өнцөг булан бүрээс тэр одоо эд баялаг одоо бүх юм юу гэдэг эргээд хар хороом руу урсж байгаа тийм тухай баримтуудыг ч бас дурдж болж байгаа байхгүй. Хамгийн тод жишээхэд нөгөө төр зүтгэжсэн Атамлик Жүвэнийг 1260 онд үтсэн дэлхийг байлдан дагуулагчдын түүхэнд хэлж байгаа шүү дээ. Өгөөтэй хааны одоо хар хоромдох эрдэнсийн сан нь бол одоо асар баялаг тэрийгээ тэгээд одоо тухайн нутгийнхаа ард түмэнд тарааж байгаа түгээж байгаа тухай. Тэгээ өгөөтэй хааныг яагаад ингэж байгаа ингээд бас нэг сонир зүрх байна. Гэтэл энийг хожимын сурвалж дээр хэлж байгаа байхгүй. ертөнцид бол одоо мөнх юм гэж үгүй юм. Сайн нэр алдар хоёр бол үлддэг юм аа. Тэгэхээр одоо тэр сайн нэрийг олж авах те ард түмэн бас нэг зүйл нь сурвалж дээр бас байгаа зүйл нь юу гэхээр одоо ард түмний тэр өөрт байгаа тэнд байгаа тэр бүх мөнгө төгрөг бол хааны л мэдлийн зүйл. Тийм учраас хаан тэрийг бол одоо бусадтайгаа хуваалцж те сайн нэрийг олж авах. Тэгээд тэр нь эргүүлээд нөгөө талаараа хар хороом руу одоо улс орны өнцөг булан бүрээс алдар нэрийн дуулаад баян гэдгийн дуулаад ч юм уу хүмүүс цовох улс эргээд дахиад эдийн засгийг улам хүчрэх болох тэр ямиг бас далд хийж байгаа. Амьдралын зам зөвхөн хар хорон чиглэж. Хар хороом руу чиглэж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь бүх хэд байлиг тэр бүх юм бол хар хороом руу чиглэж байгаа. Зөвхөн оюун санааны явдаг. Тэрийг нь бол бид нөгөө элч нарын тэмдэглэлээр одоо Карпинигийн тэмдэглэл, Рубрукийн ч юм уу энэ тэмдэглэлүүдээс хар хороом тухайн үедээ хэрхэн цэцгэлж байсан бэ? Ямар том нөлөөтэй байсан бэ гэдгийг сурвалжаас нь харж байгаа. Их хаадын явуулж исэн бодлогын дүнцийг хөгжин цэцгэлж исэн хар хороомын энэ төвлөрөл яваандаа бол улс төрийн нөхцөл байдлаас болоод хэд хэдэн төвүүдэд хуваагджээ. За нэгдүгээрх нь бол энэ Юан улсын түүхтэй холбоотой. Тийм хаан балгас. Тэгээ энэ Хувлан хааны бодлого үйл ажиллагаатай холбоотой өөр төвшилж байгаа. Хоёр дахь нь бол Алтан ордны улс буюу Сарай хоттой нийслэлтэй Бэрх Сарай хот. Тэгээд цагаан гурав дахь нь бол Цагаатайн улсын түүхтэй холбогдсон Карши хот. Одоо хаанаа нь бол тодорхойгүй гэж байгаа. Гэхдээ энэ хотын Харш хот. Тэгээ энэ хотын бас түүх. За тэгээд Дундад Азийн хотуудын хөгжил бас энэ Цагаатайн түүх болоод монголчуудтай холбож байгаа. За дараагийнх нь болохоор Илхаадын түүх буюу Бага Азийн нутг руу ороод Ираны өндөрлөгт байгуулагдсан Илхант улсын 100 гаруй жилийн түүхэнд тэр бүс нутгийн хотуудыг нөгөө Тебризийг, Марагаг тэгээд Иракийн одоо Багдад ч юм уу тэгээд Туркийн зүүн хотуудыг хөгжил энэнгээр монголчууд дэлхийн одоо худалдааны түүхэнд оруулж байгаа хувь нэмрийг нь энэ хотуудын хөгжлөөр харж болж байгаа. Их гоё дүр зургууд харагдаж байгаа энд бол. За энд бас нэг хоёр дахь зүйл нь худалдаан дээр худалдаа арилжааны зүйлүүд зөвхөн хар хором руу эхэндээ одоо төвлөрч байсан бол шилжихтэй арилжаа явагдаж байсан бол энийг тэтгэх бодлогыг их хаад явуулж байсан бол дараачийн бүрэлдэхүүн улсуудын үед болохоор тэр бүрэлдэхүүн улсуудын нийслэлүүд рүү урсгалууд чиглэж байгаа. Ийм нэг өөрчлөлтүүд бол үзэгдэж байгаа. За гурав дахь зүйл нь бас нэг сонин зүйл юу гэхээр торгоны замыг энэ хөгжин цэцгэлүүлж байгаа энэ зүйл уул нь торгоны зам бол маш эртний түүхтэй. Эзэнт гүрний үед бол харин бүрэн утгаараа одоо хөгжин цэцгэлж байгаа тэр түүхийг бол бид олж харж байгаа байхгүй. Тэгээд түүн энэ хөгжин цэцгэлж байгаа үйл хэрэгт монголчууд эзэнт гүрнийхээ түүхээр дамжуулж том хувь нэмрийг дэлхийн түүхэнд оруулж байгаа. Түүнээс өмнө бол яг өрн дахинд бол бичигдэж байгаа зохиолууд дээр бол тэгж байгаа. Дундад Аз уяа торгоны замын хөгжилд одоо
нүүдэлчин ард түмнүүдийн гүйцэтгсэн үүрэг одоо эзэнт гүрнээс өмнөх түүхүүч хамаарна. А тэрний дараах эзэнт гүрний түүхэн дээр цагаатайн түүхийг өргөдөг. Тэгээ одоо бабуурын түүх ч юм уу ингээд холбоод явсан бичигдсэн зохиолууд бол байна. Тэгэхээр эзэнт гүрэн дээр бол тэр торгоны замын хамгийн оргил үеийг тэг хүндрэлтний хөгжлийн хоорондын тэр оюун санааны бас зөвхөн эдийн бус оюун санааны асар их солилцоог нь тэр түүхээр нь харж болдог юм. Монголын эзэнт гүрний худалдааны цар хүрээ Монголын эзэнт гүрний явуулж байсан бодлого үйл ажиллагааг харахад торгон замд нөлөө үзүүлж байсан байдлыг харахад бол нүүдэлчид олон мянган жилийн турш, олон 100 жилийн турш суурин иргэншилтэй бусад дэлхийн улс орнуудтай харилцаж байсны хамгийн оргил үе. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бодлогын тодорхойлж ирсэн. Дээрээс нь энэ маань юг харуулж байгаа юм бэ гэхлээр хүн төрлөختний худалдаа эдийн засгийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодорхой харж болох ийм цаг үе тийм ээ. Одоо тийм учраас тэр олон зоос хаадын зоос хийж байгаа. Мөн нэг одоо эзэнт гүрнээс өмнөх үе рүү ингээ харахаар өөр үедэл ингэж аахгүй. Одоо цаасан юу хадаг одоо цаас мөнгөний оронд тий хадгийг ч юм уу ийм даавн зүйлийг одоо худалдаанд хэрэгэлдэг. Түүнийг одоо угаадаг ч юм уу 7 жил тутам тий нэг жиргэл 7 жил тутам угаадаг ч юм уу ийм нэг юунууд юу байгаа. Гэтэл эзэнт гүрний үе дээр ингээ харахаар зоосон мөнгнүүд хаадын зоос Чингис хаанаас хуулаад алтан өөрийн тамхтай тэгээд бичгтэй тэр бичгэн дээр утга агуулга нь одоо хааны ивэл одоо тэнгэрийн ивэл янз бүр одоо Аллахын ивэл ингээд яг ард түмний тэр онцлог бүх юм сэтгэл зүг нь бас харж байгаа байхгүй. Энэ зооснууд худалдааны эргэлтэнд бол чухал нөлөөтэй болж байгаа. Хоёр дахь бас нэг том дэвшилтэй зүйл нь болохоор цаасан мөнгийг бүх эзэнт гүрний хэмжээгээр худалдаанд оруулж байгаа. Йоаннсын түүхэн дээр 1200. Йоаннаас гаргасан цаас бас тэр бүрэлдэхүүний усууд үйлчилж ирсэн үү? Бүрэлдэхүүний усууд зоосон мөнгөтэй тусдаа илхаад бас нэг цаасан мөнгө гаргаж ирсэн түүх бий. Гэвч тэр нь бол амжилтанд хүрээгүй унсан тийм тохиолдол. Гэхдээ хаадын тэр зоосон мөнгнүүд бол тамхтай тэр зоосон мөнгө бол хамгийн чухал одоо худалдааны хэрэгсэл болж байгаа. За тэгээд үүн дээр нэмэх нь нутгийн нөгөө татварууд аваад тэгээд тэр татваруудыг бол одоо тэр худалдааны тэр зоосон мөнгө худалдаа эрхлэх тийм тусгай албууд байсан уу те? Худалдаа одоо татварыг хураах байна. Худалдаа эрхлэх байна. Ортог буюу тэр хүмүүс нэг гайхамшигтай гэх юм сонин зүйл юу гэхээр хар хурамд сууж байгаа хатан ч юм уу хаан ч юм уу гүнж өөрийн хөрөнгөө тодорхой нэг худалдаачин өгөөд тэр худалдаачин эзэнт гүрний хязгаар нутгуудаар явж худалдаа хийгээд хаа байсан бага аз хүрээд тэгээд тэнд худалдаа хийгдээд явж байхад хар хурамд сууж байгаа язгуурт нь тэр хүний мөнгө нь одоо өсөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ их сонин дүр зураг байхгүй. Хаа байсан Иранд бага азад сууж байгаа төрийн түшмэл хүн, төрийн сайд хүний мөнгө хөрөнгө бага азийн бусад бүс нутгаар яваад худалдаа хийж яхад хөрөнгө нь өсөж идэг юм. Үйл хөдлөгч тийм дүр зургууд байна. А тэгээд үүнийгээ бас юунд зарцуулсан бэ гэдэг бас сонир. Нөгөө мөнгө цуглуулж штэ. Асар их хөрөнгө цуглуулж байна. Бага азад бол сургууль байгуулж байна, эмнэлэг байгуулж байна. Дундад Азийн нутагт өнөөдөр бас сургуулийн уул мөрн байна. Монгол хатны зарилгаар баригдчихсэн. Тэгэхээр юу гэхээр тэр соёл боловсролт оюуны салбарт бол бас нэлээд хөрөнгүүд эргүүлээд хөрөнгө оруулж байгаа. Тэр нөгөө өмнө хэлжсэн шиг тэр сайн нар алдрыг те монголчуудыг монгол хаадын бодлогыг алдаршуулахад чиглэгдэж байгаа тийм дүр зургууд харагдаж байгаа. Язгууртнууд Монголын их эзэнт гүрний одоо ноёд язгууртнууд бол хэдий их алт мөнгийг хураасан ч өөртөө биш төрдөө нийгэмдээ үйлчилж штэ тийм ээ тэр үеийн эргээд тэр нь санаа зовх юу эргээл татвараар эргээл өөрт нь ирэх учраас миний ард түмний одоо өвөрт зарцуулж байгаа тэр бүх хөрөнгө бол хаа миний хэл гэсэн бодол байгаа. Хуурай замын хоёр том цайны зам, торгоны зам, цайны зам хоёрын одоо гол хэсэг дээр бол энэ манай ард түмэн байна. Нүүдэлчид оршиж байна. Цайны зам бол ялангуяа одоо 18, 19, 20 дугаар зууны худалдааны гол холбоос болж ирсэн. Энэ талаарх судалгаанууд, энэний одоо үүсэл гарал, цайны замын онцлогийн тухай Базар Дорж доктор үзэгчдэд маань танилцуулж өгөө. За
ер нь бол хяактын худалдааг дайрсан тэр нэг гол зам. Энэнгээр дамжиж өрөнд орны холбосон их газрын тэр одоо томоохон хөлтэй олон улсын худалдаа хийгддэг байсан л да. Тэгээ яг үүнийг бол цайны зам гэж одоо сүүлийн үед бол нэрлэдэг байгаа. Энэ бол анх хятад зохиолч Динжуган гэж хүний гаргаж ирсэн нэр томьёо. Монголчууд манччин гүрний бүрэлдэхүүнд орсноос хойш одоо манччин гүрэн, Оросын эзэнт гүрэн гээд өрөнд орны хоёр том гүрэн шууд хил залгаж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд хийх ёстой тогтоох ёстой юм юу вэ? Хил хязгаараа тогтооё. Хил хязгаар тогтоохтой холбоотой олон гэрээ хэлэлцээрүүд энэ хугацаанд бол хийгдэж явж байгаа шүү дээ. Тийм, нэрчүүгийн гэрээнээс эхлээд явна. Энэ хэлэлцээр болгон дээр заавал яригддаг зүйл бол харилцан худалдааны асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Худалдаа гарах асуудал яригддаг. Ингэж ярьж байсан хамгийн анх хэрэгжсэн зүйл бол одоо энэ хяактын зам гэж яриад байна шүү дээ. Одоо хаалганаас хяакт Монголын нутгаар бол дайрч байгаа. Энэ зам бол анх тэр 1727 оны буурын гэрээ байгуулдаг тэр жилийн намран тий хяактын гэрээ гэдэг худалдааны асуудлыг зохицуулж байгаа. Ингэж яг өрөнд орны холбосон олон улсын нэг худалдааны зам нэгдэж байгаа. За тэгээд ерөнхийдөө сүүлийн үед цайны зам гэдэг ингээ ярихаар ер нь бол тэр 17 дугаар зуун, 18 дугаар зуун, 19 дугаар зууны үеийн Монголын зах зээл дээрх бүхий л худалдаа харилцааг бол ерөөсөө цайны зам гэдэг, цайны замын худалдаа гэдэг ингэж тодорхойлоод байдаг. Тэгээд ер нь бол ажиглаж харах юм бол энэ дээр нэг хоёр өөр системийн худалдаа. За үүнийг дагсан худалдааны замууд байгаад байгаа юм л да. Яг харуул эхнийх нь одоо бол манай энэ төв магистрал гол шугам гэж ингэж ярьдаг те. Одоо хаалганаас хяакт Монгол нутгийг дамжиж ясан. Байгалийн зам. Тий, энэ зам байна. Энэ замыг дамжиж хяактад очиж хийж байгаа тэр худалдаа, олон улсын худалдаа. За өнөөдрийн нэр томьёолоор харуул баг чөлөөт худалдааны бүс маягтай юм. Тэнд бол цэвэр сайхан чөлөөт зах зээлийн худалдаа явагдчихсан. Ийм нэг шугам бол тодорхой харагддаг. За нөгөө нэг нь бол одоо Монгол нутагт засаглалаа бэхжүүлэх гэсэн манчин гүрний бодлоготой шууд холбоотой л доо. Өөрөөр хэлбэл баруун хил хязгаарыг батлан сахих асуудал байна. Дээр нь ер нь монголчуудыг засаглаж явах тэр төрлийн гол аппарат бүтцүүд баруун талд төвлөрчөөд байна шүү дээ. Улаастай ховдог. Тэгэхээр энэ чиглэл рүү хандсан бас нэг зам байж байгаа. Одоо энэ замын эхлэлийг бол одоо магадгүй яруул энэ хөх хотоос тэр сайр хөл гэж дамжиж орж ирээд тэгээд улаастай ховдгсан. Ихэнх үедээ бол мухар зам цаашаа Орос руу Бийск рүү гардаг тэр асуудал бүр сүүлийн юм шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр тухайн төрийн засаглалыг бэхжүүлэх гэж Монголд ноёрхлоо тогтоох гэсэн тэр төрийн бодлогын үр дүнд буй болсон зам. Үүнийг бол ер нь базаад ярихад бол энд бол яг цэвэр өрсөлдөөн тэр зах зээлийн жамаар ажиллаж исэн гэж хэлэхэд маш хэцүү. Ерөөсөө төрийн монополд тийм үйлчилгээ эрхлэгч том бүс худалдааны байгууллагууд тэнд бэхжиж тэгээд харьцангуй тэр давуу нөхцөлийн дор монголчуудтай бодолтой хайжсэн. Ийм зам. Тэгэхээр ийм хоёр өөр өнгө төрхтэй ийм худалдааны механизм бол Монгол нутагт явж байгаа. Ерөнхий замын хувьд аваад үзэхэд Монгол нутг руу гарч байгаа тэр одоо хаалганаар буюу нөгөө их хэрмийн 7 гол хаалга ба штэ. Түүний энэ үед бол хоёр хаалга их хүчтэй ажиллаж байгаа штэ. Энэ бол Жанчгүйгээр гарч байгаа тэр хаалга байна. Нөгөөх нь яг Хохотын уртхын эсгээс хятадын Шанши музейс дамжиж гарч ирж байгаа шүүрхий хаалга гэж ярьж байгаа. Энэ хоёр замаар л дотор газараас Монгол руу орж ирж байгаа худалдааны. Тэгээ Хохотын зам чи одоо энэ урдаас өмнө өвийн нутгаар орж ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ зам. Тэгээд сайр уснаас ховд руу салж байгаа. Тийм ээ, улаастай ховд руу салж байгаа. За тэгэхээр сая Базар дөрж доктор хэлж байл л да, энэ би дахиад тодруулахад 18 дугаар зууны 20-од оноос эхэлсэн хяакт бол үнэндээ 18-19 дугаар зууны үед оргил хөөгчсөн. Азад орох үүд. Тийм ээ. Тэр битгий 19 дугаар зуунд ирсэн гадаадын жуулчин битсэн байгаа шүү дээ. Энэ бол Хонконг юм а гэж. Тийм ээ. Хонконгтой одоо адилхан тийм хэмжээнд
олон холигсон одоо худалдаа 8 үргэлж ирсэн одоо ийм маш том бомб байсан. Ингэж өгжиж. Энэ Чин улсын үеийн Монголд худалдаа болвол зөвхөн Орос хийгээд Чингийн хоорондын төрийн бодлоготой холбоотой. Тэгээд тэдний зохицуулалтаар шийдэгддэг. Монголчууд бол энийг зөвхөн оролцогчийн үүргийг үүсгэж байсан. Тэгвэл Шарав самбуу говьядаас асуухад 20 дугаар зууны ихэнх үед түрүүн та эхлүүлээд орхисон. 21 оны хувьсгал болвол ялсны дараа монголчууд өөрөө төр улсаа мэдэж худалдаа үйл ажиллагаагаа болвол тодорхой хэмжээнд мэдэх бас. Яагаад тодорхой хэмжээнд гэж хэлж байгаа юм гэхээр харьцангуй бас зөвлөлтийн нөлөө тусаад ихсэн л гадаадын капиталыг шахан гаргах ч юм уу энэ. Тэгэхээр энэ үеийн худалдааны эхлэлийн онцлогийн тухай та бас дэлгэрүүлж өгөө. 1923 онд Орос Монголын засгийн газар хоорондын худалдааны гэрээ байгуулагдсан. За энэ гэрээгээр бол одоо нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан орон болохоор зэрэг бидэнд бол тэр үед гадшаа худалдаа хийх одоо ганцхан нөхцөл бол Оростой л хийх одоо ийм боломж байсан. За тэгэхээр Орос Монголын 23 онд байгуулсан худалдааны энэ гэрээгээр бол 3-4 үндсэн том асуудлуудыг хэлцэж тохирсон. За нэгдүгээр тул хоёр улсын хоорондын худалдааг бол хөгжүүлнэ. Хил гайлын ямар нэгэн саадгүйгээр бие биенийхээ барааг бол оруулна. Монгол улсад худалдаа хөгжүүлэхэд бол Оросын холбооны улсаас бүх хил талаар туслан дэмжинэ. Дөрөвдүгээрт нь бол хоёр этгээд бие биендээ худалдааны төлөөлөгчдөө суулгана гэж. нэгэн оны тэр юуны дараагаар бол одоо засгийн газар хоорондын анхны найрамдал хүлээн зөвшөөрсөн гэрээний дараа бол Монгол улсын энэ засгийн газарт Оросын холбооны улсаас 1 сая рублийн бийт мөнгөн зээл олгосон байдаг. За тэр хэлэлцээр бол яг мэдээж нууц байсан саяхан болтол юугаар төлөх юм бэ гэхээр бол монголчууд өөрийнхөө малын гаралтай аль шиг бүтээгдэхүүнээр төлнө гэж. За ингээд энэнийг одоо төлөх Монгол худалдаа хөгжүүлэх энэ тулд түрүүн би хэлсэн 21 оны 12 сарын 16-нд байгуулагдсан анхны хоршоо маань одоо цэг салбаруудаа зөвлөлтийн тусалцаатаар байгуулж эхэлсэн. За мэдээж хэрэг тэнд бол хувийн нийлүүлэгчид манай одоо гишүүд 116 хүний оруулсан хөв хөрөнгө байсан. Засгийн газраас хоршоог дэмжиж хөгжүүлэхийн тулд өгсөн мөнгөн хөрөнгө байсан. Мөн одоо ардын журамт цэрэг хаахтыг эзлэхэд тэнд одоо бас гамингуудын юунаас үлдсэн хаттын худалдаачдаас үлдсэн бараа таваарыг авчирсан. Гэх мэтлэн анхны эргэлтийн хөрөнгө нь ингэж бүрдсэний үндсэн дээр худалдааны цэг салбаруудаа байгуулж эхэлсэн. За анхны хөдөөгийн худалдааны цэг салбараа бол Хөвсгөл аймгийн Хатгал харуулд байгуулсан. Хатгалд байгуулахын тулд ямар учиртай Орос руу гэж байна. Тий, ерөөсөө л тийм. Үсэр. Одоо 22 оны 2 дугаар сард гүн үлзийн норуу гэдэг хүнээр хариуцуулж ахлуулаад 30 тэмээтэй 2 гал жинчдийг бол эндээс тодорхой хэмжээний бараатайгаар хатгал харуулсан. За хатгал бол ер нь стратегийн хувьд таануудын одоо өмнө яриад байгаа тэр нэрчүүгийн гэрээ Орос манжийн харилцааны хувьд бол хатгал харуул гэсэн бас их стратегийн чухал газар байсан. Нэг талаас нөгөө талаас Транссибирийн одоо төмөр зам Монголын хилд хамгийн ойртож ирж байгаа газар чинь тэнд шүү дээ. Хоошоо шууд тий. Ерөөсөө ингээд хатгал бол одоо мөрөнгөөс хоошоо Хөвсгөлийн юуны нуурынхаа зүүн урталд байгаа шүү дээ. Тэгээд усан замаар яваад ханх гэж хойдолт. Одоо Хөвсгөл нуурын хойдлын бомбт дээр очино. Тэндээс Култүк Мондо гэдэг ерөөсөө тэр юуны байгаль нуурын урдуур тойрч ирсэн Транссибирийн төмөр замаас хамгийн ойрхон ирж байгаа зам. За эндээс бол Оросын холбооны улсаас барааг авах, өөрийнхөө барааг экспортод гаргах хамгийн дөт зам гэдэг утгаар энд ингэж байгуулсан. За ингээд энэ мөнгө хэлцээлүүдийн дараагаар бол одоогийн бидний хамгийн их мод болоод яриад хөөцөлдөөд төр засаг анхаарал байгаа бомбын хөгжил гэдэг асуудал мөн одоо Оросын холбооны улстай анх удаа гадаад худалдааг ингэж хүчтэй хийж эхлэхэд
боомтын хөгжлийн асуудал тулгамдсан нэгдүгээр асуудал болсон. За ингээд 4 боомтыг тодорхойлсон. Одоо Баян үлгийн цагаан нуур, хоёр дахь нь бол Хөвсгөлийн энэ ханх, гурав дахь нь бол одоо Сэлэнгийн цагаан эрэг. Өөрөөр хэлбэл улаан үүдээс усан замаар Сэлэнг мөрнөөр ирээд цагаан эргийн дамжлагаас тэр дуугаа. Тэгээд тэрнээс нааш бол ердийн хөсөг авт тээврээр улсын хэмжээнд байгаа. Дөрөв дахь боомт нь бол Төмөр зам гал ер нь цагаан эрэг их үүрэгтэй байсан маш их үүрэгтэй. 52 онд одоо цагаан эргийн дамжлага бааз гэдгийг нүүлгэж авчирч ин толгойтын бараа бааз төв хийдийн бааз хоёрыг байгуулсан. Төмөр замын дээр. Тэр хүртэл өрөөсөө л одоо хамгийн гол юм зам хамгийн гол. Тэр үеийн материалуудаар дандаа цагаан эрэг гэдэг тийм учиртай. Энэ 4 боомтоос нийслэл хот аймагуд хүртэлх зам харгууг засах даваа гүвээг одоо янзлах маш их ажил бол том бүтээн хэмжээнд явагдсан. Зөвлөлтийн талын баримт бичгээс үзэхэд бол мөн энэ 4 боомт руу одоо зөвлөлтийн олон үйлдвэрүүдээс бараа таваарыг хүргэх зам харгууг засах маш их том ажил. Бүр одоо нөгөө тэр үеийн өндөр бүтээлийн хэмжээнд коммунист намаас зарлж хийжсэн байна. Энэ их сонирхолтой. Ер нь Монголын түүхэн дэх бүхий л үеийн одоо худалдааны хөгжлийг харах юм бол за мэдээж төрөөс нь явуулж байгаа худалдааны бодлого. Тий. Хоёрт нь бол энэ зам харилцааны асуудал. Гуравдугаарт нь бол мөнгөн гүйлгээний асуудал, тийм ээ? Миний ойлгож байгаа байна шүү дээ. Эзэнт гүрний үед өртөө улаа хүч гарч ирсэн. Ялангуяа өгөөдийн үед тийм ээ. Энэ бол нэг талаасаа аян дайны зориулттай мэдээлэл солилцох юмтай боловч нөгөө талаасаа худалдаанд их үүрэг гүйцэтгсэн байх. Тэр үеийн одоо олон өртөө улаа гүйцэтгэж байсан худалдаа, тэр худалдааны одоо хоорондын дөрвөн шуурга харилцах тэр үүрэг дээр монголчууд ямар байр суурьтай. Ер нь яг эзэнт гүрний үед бол худалдааг дэмжихийн тулд за худалдаатай холбоотойгоор гэхээсээ бас улс төрийн бас зорилго байна л да. Өртөө гэж ярихад бол өвөөдөө хааны үед Чингис хааны үеэс ихтэй энэ өртөөний зүйл бол өвөөдөө хааны үед яг одоо албажаад ингээд хөөгчөхөд өртөөг бол одоо эзэнт гүрний бүх хязгаарлуу одоо аль болох хүрэх ийм зорилготой байгуулж байгаа. Мэдээж энэ бол мэдээлэл солилцох хамгийн хурдан мэдээллийг авах. Нөгөө талаар бас яг зарим зүйлд бол одоо бараад зүйлийг одоо хүргэх одоо юу гэдэг тийм зүйлээр бол өртөө бол чухал үүрэгтэй байсан. Мөн Дундад Азийн одоо хотуудын жишээн дээр ингэж ийм зүйлүүд байгаа юм л да. Одоо хотод ямар нэгэн бослог хөдөлгөөн үймээ юм болоход эзэнт гүрний хаанаас чинь тэр нутгийн нэг газраас их зэрэг гинт гарч ирэл Монгол зэрэг гарч ирээд бослогыг дарддаг. Тэгээд эргээд алга болдог чухал тал нутг руугаа. Тэгэхээр энэ юу гэхээр мэдээллийг бол асар их хурдан авч जैन те авч чадж जैन. Тэгээд бүх зүйл улс төрийн болоод тэр нөхдүүдийн тайван амьдарч байгаа тэр эдийн засгийн харилцаа бүх юм хяналтанд байгаа юм а гэдгийг харуулж байгаа. Нэг. Хоёрдугаар бас нэг сонирхолтой зүйл нь хотуудын нөгөө хан хэрэмн дээр одоо пайз юу хадаж чулуун самбар дээр одоо тавх татвар бүх юм мэдээд тэрийг татвараар гэж авж байгаа. Тэрийг биччихээ тэрийг бол одоо илч ирээд өртөөгөр ч юм уу юугаар ирээд
тэр татвараа ингэж авч байгаа ийм мэдээ. Тэгэхээр энэ бол бүх талын мэдээллийг бол тэр өртөө морьт өртөө гэдэг юмар дамжуулаад бас тэр бүх талын мэдээллийг хянаж байгаа ийм зүйлүүд байгаа. Нэг бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр худалдааг одоо нэгэнт эзэнт хүн худалдааны эзэнт хүн гэж аваад нөгөө бүрэлдэхүүн улсууд хоорондоо зөрчилтэй улс төрийн зөрчил явагдаж байгаа байхгүй. Алтан орд тэгээд илхаад яваад. Гэтэл зөрчил явагдаж байгаа. Тий, хоорондоо зөрчилж байгаа. Тэгээ бүр дайны байдалтай ийм болж байгаа мөртлөө худалдаачдыгаа харилцсан худалдаачдыгаа нэвтрүүлэхэд одоо алив саад болохгүй тэр гэсэн тийм зүйлүүд байгаа. Худалдаачинг бол ер нь дипломат харилцааны нэг том төлөөлөл гэж үзэж байна тийм ээ. Тэр нь хожимч тийм байсан биз дээ. Одоо ч манай худалдааг гадаад харилцааны яам мэдж байгаа байсан. За тий гадаад худалдаа нь ер нь бол худалдааны төлөөлөгчдөд дипломат статус өгч ажилуулдаг явдал бол эдийн засгийн харилцаа гадаад зах зээлийг судлах маш том одоо жаахан эвгүй хэлбэл тагнуул. Ер нь бол судалгааны маш том боломжтой юм шүү дээ. Зах зээлээ судалж байна. Тэгээд тэрнийхээ бодлогыг хэрэгжүүлэхэд бас ажиллаж байна одоо тэр дипломат ёс зүгээр. Энэ эзэнт гүрний үед ярьж байгаа олон зүйлийг монголчууд үүдгсэн, олон зүйлийг тодорхойлсон бол тэр зүйлүүд маань эргээд Манчингийн үед бол монголчуудын өөрийн эсрэг ашиглагдаад байж байгаа шүү дээ. Худалдааны бодлого гэдэг зүйлийг бол тодорхойлж чадахгүй нь тодорхой. Өртөө уулаа юунд ашиглагддаг байсан? Мэдээж түүгээр дамжиж төрийн монголчуудыг засаглах гол мэдээлэл тэрнгээр явуулж байгаагаас гадна худалдаа бас худалдааны хоолгоосууд ингэж дамжиж байгаа юм. Худалдаа ямар их чухал юм бэ? Яагаад үнийг онцолж үзээд байна гэдгийн нэг сонгодог жишээ бол ерөөсөө л энэ Чингийн төрийг бэхжүүлэх тэр үйлсэд худалдаачдыг маш их ашигласан. Тэгээ худалдаагаач тагнуулаач хийнэ гэдэг шиг яг энэ үед бол их тодорхой харагддаг л та. Тийм учраас ер нь бол Чингийн засаглалыг дэмжих тэр бодлогын хүрээнд Монголд ажиллаж байсан хятадын том худалдааны хүүсийн тий одоо тэргүүнүүд ерөөсөө шууд улс төртэй холбогдсон. Улс төрийн хэрэгм зэрэг худалдаж авах тий Бээжинд нөлөөтэй арга газар Монголд нөлөөтэй гэдэг ингээд улс төрийн шийдвэртэй үйл ажиллагаатай бизнес хийж давуу нөхцөл бололцоог ашиглаж байдаг монголчуудыг засаглах Чингийн төр тав талаар ингээд хүчин зүтгээд явж ирсэн. Ийм дүр зураг байна. Манж Чингийн үед бол нийслэл хүрээ, хягт, Уляастай, ховд, дөрв бол үндсэндээ Чингийн бодлогоор байгуулагдсан гол суурин төвүүд боловч худалдааны хөгжил эдгээр дөрвд ноёлсон тийм ээ. Тэгэхээр Чингийн үед Монголд бол ихэнхдээ 19-1860-аад оноос өмнө Орос худалдаач бол баг байгаагүй. Тэрнээс хойш нөгөө 61 оны гайлгүй болсноос хойш орж ирсэн. Тэрнээс өмнө ноёлж байсан хятад худалдаачид тэр дотроо манай үзэгчид их сонирхож байгаа Даашин хүүгийн пүүс, Заяатын пүүс, Настын пүүс гэхэл олон пүүсүүд гардаг тийм ээ. Тэгэхээр энэ ер нь Монголд яаж үйл ажиллагаа явуулж ирсэн юм? Яг Монголд гадаад худалдааны анхны элементүүд нэвтэрж орж ирж байгаа зүйл бол тэр Манччин гүрэн хаант Оросын хооронд байгуулж байгаа олон гэрээ хэлэлцээрүүдээс эхлээд яг Монгол нутагт чөлөөтэй зорчиж худалдаа хийж байгаа тэр цаг үеэс үе тэр 1861 оны гэрээ гэдэг багтаа энэ Оросын худалдаачид визгүй гайгүй Монгол нутгаар орж ирж худалдаа авч байгаа. Тэгээ консул хүрээнд консул болж байгаа. Энэ үеэс эхлээд ингээд авч үзэж ярьж болох байх. Тэгээ Монголын зах зээл дээр ажиллаж исэн хятадын пүүсүүдийг нэг хоёр ангилж болно. Даашин хүүгийн пүүс бол бусдаас хамгийн өргөн том сар хүрээтэй үйл ажиллагаа явуулж исэн. Сүүлийн тоогоор бол баг өнөө Манчин одоо хшээлийн үед бол хошуудын тоог олон болгож исэн шүү дээ. 84 хошуунд одоо хурц үйл ажиллагаагаа явуулдаг байлаа гэж тэмдэглэгдсэн байна. Бүх хошуунд. Гэхдээ төв болоо зүүн тал руугаа бол нэлээд сүүлд баруун чигт бол эхлээд ховд улаастаа за тэгээд нааша хөвсгөл бүгдээ үйлдвэрлэл худалдаа хэрэглээний хүрээнд үүссэн бүх нэмэн үртэг тэрүүгээр хуваарлагдсан нэмэн үртгийн хуваарлалтад үндэсний эрх ашиг ард түмэн үндэсний эдийн засгт нөлөөлж байх ёстой.
Энэ утгаар нь авч үзэх юм бол тэр үеийн одоо хятад худалдаачдын Монголд явуулж исэн үйл ажиллагаа тэнд үүссэн нэмүү өртөг ашиг бол бүхэлдээ Монголын ард түмний төлөө биш, Монголын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэхийн төлөө биш. Хамгийн эхлээд бол одоо Монголд ажиллаж исэн манжийн засаг захиргааг санхүүжүүлэх. Тэр худалдаачдыг өөрсдийн ашиг орлогыг нэмэгдэхэд чиглэж исэн гэдэг бол маргашгүй үнэн. Тэгэхээр энэ дээр бол тэр гадаад худалдааны тодорхойлт тэмдрийг авч үзэх энэ гэдэг дээр бол их өөр байр сууриас хандах хэрэгтэй маа. Бид бол одоо өнөөдөр ч гэсэн эдийн засгийн харьяат гэдэг ойлголтыг бол одоо бүх дэлхийн улс орнуудад одоо мөрддөг болсон шүү дээ. Тусгай тогтнолын хүрээнд аль компани хэний эдийн засгийн харьяат вэ? Тэр эдийн засгийн харьяат байгаа бол одоо хэрв манайхны нэр хэлээд яг уу томоохон одоо бодлоонтой яригдж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд бол Монголын эдийн засгийн харьяат бол мэдээж хэрэг үндсэндээ Монголын хууль тогтоомжийг мөрдөх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг урамшуулна гэдэг утгаараа бол тусгай хөнгөлөлттэй хэлэлцээрүүд байх ёстой. Энэ хоёрын зааг бол одоо бас энэ өнгөрсөн түүхийнхээ юунд сургамжид сайн үндэслэхгүй учраас энэ дээр бас улсуудын толгой өргөх явдал байгаа юм. Тэгвэл яг сонирхолтой санагдаад байгаа. Яагаад гэвэл монголчууд хүннүүгээс эхлээл ингээд худалдаа хийгээл төргийн уугарын үед нэг торгон зам дээр бас нэг нөлөө үзүүлсэн тийм ээ. Одоогийн хар балгаас эднэр чинь тэр үеийн Европ Азийг холбосон худалдааны замын логистикийн төв байсан гэж судлаачид нэг нь тогтжээ. За ингээд Монголын эзэнт гүрний одоо захирсан худалдаа Евразийн тал нутагт үйлчилж байна. Дараа нь Чин улсын нөлөө. За Мингийн, тэгээ Чингийн. За тэгээд социализмын. Гэвтэл эндээс сая Шарав Самбууга хэлдэг шиг нэг зүйл харагдаж байгаа юм л да. За Чинч тэр социализмч тэр хоёулаа харийн бодлого. Социализмын үед бол Оросын хит тамга байсан боловч монголчууд тусгаар байсан учраас өөр байгаа. Арай өөр тийм ээ. Өөр ингээд бодлоготой. За гэтэл Монголын эзэнт гүрний хувьд нэг өөр онцлог байгаа шүү. Тэр Монголын эзэнт гүрэн бол Чингийн бодлого шиг бүр хүн болгонд өөрийнхөө бодлогыг тулгаж байгаагүй. Худалдаа хийн аюулгүй байх ёстой. Хинч худалдаа хийж болно. Тийм биз? Тий. Чи одоо ямар шашинтай байсан ч болно. Тэр Несторын шашинтай, Херостовын шашинтай байж болно, Лалын байж болно. Бүх аюулгүй байдлыг чи хангаж өгье. Аюулгүй байдлыг тий. Төрийн зүгээс хангаж өгнө. Худалдаа эрхлэх зам өртөөг чинь хангаж өгнө. Харин гэхдээ мэдээж ашиг бол эзэнт гүрэнд орно. Тэр чөлөөтэй байдлыг бол илүү тавьсан. Тэр нэг Монголын их хамгаалан Пакс Монголик гэдэг бас тэрнтэй уялддаг байхаа гэж би зүгээр харддаг. За Шингийн саяны базар дорж докторийн хэлдэг үнэхээр энэ Монголд явуулж байгаа үйл ажиллагаа худалдааны үйл ажиллагаа, худалдааны пүүсүүдийн процессыг нь өөрөө нарийн харах хэрэгтэй байна. Доторх тийм ээ. Яг одоо энэ өрсөлдөө. Саяны тэр хэний Шарав Самбууга хэлдэг Майский эднэр бол заараа жоохон хожуу. Тэрнээс өмнөх нөгөө Оросын худалдааны Москвагийн худалдааны экспедиц Погребов Соболев нарын нөгөө Орос Монголын худалдааны найруулал эднэрийг бичсэн хүмүүс бол яах гэж Монголд ирээд исэн гэхээр Монголын зах зээл дээр Орос хятад хоёрын аль нь давамгайлж болох вэ гэдэг судалгааг л хийгээд байгаа шүү дээ. Тийм ээ. Хятад бараа ямар вэ? Гэл ийм нарийн судалгаанууд бас хийгдсэн санагдаж байна. Нэг зүйлийг заавал дурдах хэрэгтэй байхгүй гэж байна. Энэ нэвтрүүлэгт орж байгааг. Манж Чингийн үеийн Монголын худалдааны асуудлыг ярихад заашгүй дурдах ёстой зүйл. Монголчууд өрөнд орсон асуудал байдаг шүү дээ. Үүнийг бол одоо ялангуяа хятадын судалгаанд тэр Люменхогийн судалгаанд бичдэг зүйл нь бол монголчууд бол арилжаа худалдаа хийхдээ их тааруулхан. Мэдлэг дутуугаасан. Мэдлэг одоо ер нь бүдүүн тооны. Нарийн ширийн тэр чимэглүүр арга ухаан их дутмаг учраас энэ худалдаа арилжаан дээр дандаа алдж байдаг. Энэ зүйлийг их даваалгаж энэ хүчин зүйлийг ярьдаг л да. Үнэндээ бол нөхцөл байдал бол өөр. Бид бол одоо тэр Манжчин гүрний
засаглалын тэр онцлог тогтолцооноос болж өрөнд орж байгаа шүү дээ. Тэрнээс ш одоо худалдаа 8-ны арга ухаанд утсандаа юу хэдэн үеэр давж дийлэхгүй тийм өрөнд унна гэж ямар ч монгол хүний толгойд байхгүй. Даашин хүүгийн пүүс хамгийн тод жишээ. Тухайн үеийн Монголын бүх хушуунд нөлөөлдөг. Гэхдээ Даашин хүүгийн пүүсийн салбар гэдэг нь баруун хэсэгт 30-аад л газар төвлөрсөн байна. Тэгсэн мөртлөө тэр хаа байсан Сэцэн хаан аймгийн хамгийн цаатлын одоо үнэн сүжигт Элдэн вангийн хушуунд амьдарч байгаа жирийн малчинд тэр Даашин хүүгийн өр оногдчихэдэг ийм тогтолцоо нөөрөө өдөр хоног өнгөрөх тусам монголчуудыг өрөнд унагж ясан. Өөрөөр хэлбэл хариг өрний засаглалын бодлогын хаялга нь энэ монголчууд хавтгаагаар өрөнд орсон асуудал ярьдаг. Тэгээд эргээд бие даасан улсаа байгуулад өрийн асуудлыг шийдэхээр цөөхөн хэдэн пөөсүүдийг өрөл ярьдаг штеп. Төрийн онцгой зөвшөөрлийн дараа ажиллаж байсан Даашин комитийн цөөхөн хэдэн пөөстэй холбогддог. Шаруу самбуу гаятаас бас одоо ингээд орчин үеийн 20 дугаар зууны Монголын бүгд найрамд Монгол ард улсын нэг томоохон төрөөс бүр онцгой анхаарал тавьж хөгжүүлж исэн зүйл бол худалдаа. Дотоод гадаад худалдаа тийм ээ. Анх удаа дотоод худалдаа, гадаад худалдаа гэдэг бүхэл үүдэн цогц байдлаар бол явагдаж байсан. Энийг одоо та хураангуулж базаж одоо бас үзэгчдэд энэ үед ийм онцлогтой байсан юм шүү. Ийм үйл ажиллагаа явсан шүү гэдэг талаар бас нэг манай үзэгчдэд сонирхол. Тэгэхээр социализмын үеийн худалдаа бол гадаад худалдааны төрийн монопол гэдэг онцлог юм. Одоо бол ерөөсөө төрийн эрх олгосон төрийн өмчит маш цөөхөн этгээд гадаад худалдаанд оролцсон. Хувийнхан оролцохгүй, бусад нөхдүүд оролцохгүй, аж ахуй нэгж болгоно ч оролцохгүй. Тэгээд тэгээ энэ дээр бол үнийг бол одоо хатуу. Дотоод худалдаанд ч гэсэн бас л 1958 оноос хойш төрийн өмчит улсын худалдааны нэгдсэн тогтолцоо үүсч 90 он хүртэл 58 оноос хатуу үнд тогтсон юм. Үгүй үнч бол яг өмнө л дээ. Үн бол ер нь манайх ч одоо 2 дугаар үндсэн хууль батлагтай бол төлөвлөгөөт байдлаар хөгжиё. Капиталист бус юу одоо гүнзгийрүүлээд төлөвлөгөөт хөгжлийг одоо эдийн засаг хөгжүүлнэ гэж ингэсэн шүү дээ. 1948 оноос анхны 5 жилийн төлөвлөгөө, 2 дахь 5 жилийн төлөвлөгөө 53 оноос ингээд энэ үед бол үн бол ер нь төрөөс тогтоодог болсон өмнө. Үнийн прескурант бол бүр 36 он, 34 он гэхэд одоо бэлтгэлийн зөвлөлийн үнийн шинэргэлтийн бодлогын дараагаар үнийн прескурант гарсан. Ингээд энэ үеийн хамгийн том онцлог бол худалдааны улсын монопол. За дараад нь бол хувийн өмч байхгүй. Хувийн өмчийг зарласан шүү дээ. Ер нь 20 зөвхөн амны өмч байж болно. Амны өмч гэдэг нь хувийн өмчөөс ямар ялгаатай бэ гэхээр зөвхөн өөрийнхөө өрх гэрийн хэрэгцээг хангах, үйлдвэрлэлийн хэрэгслийн чанартай биш. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангах. За ингээд энүүгээр бол одоо говийн бүсэд 75 хангаан бүсэд 50 толгой малыг бол одоо амны өмч гэж үзээ. Энээс илүү гарсныгаа бол нийгэмчлэнэ гэсэн ийм одоо онцлогтой явж байлаа шүү дээ. Хатуу. Тэгээ ерөөсө өнөөдрийн одоо үндсэн хуулиар энэ аж ахуйн харилцааг цоо шинээр өөрчилсөн зах зээлийн харилцаанд оруулсан юм дотор ч ер нь хоёр хэл үндсэн юм байгаа шүү дээ. Нэгдүгээр хувийн өмчийг зөвшөөрсөн, хоёрдугаар хүн ямар аж ахуй бизнес эрхлэхийг өөрөө сонгох, тэр хийсэн зүйлийнхээ үнийг бол зах зээлийн харилцаагаар өөрөө тогтоох. Ийм л хоёр ялгаатай юм гэж хэлж болох баг. Социализмын үеийн худалдаанд бол гадаад нь ч тэр дотоод нь ч тэр төрийн монопол байж үн бол хатуу байж айлгч. Тэгээд төлөвлөгөөтэй. Тусгаар тогтнолын хувьд ер нь бие дааж чадсан уу? Тэр үед үү? Тий. Харьцангуй ойлголт. Мэдээж хэрэг одоо 11 тэрбум доллартай тэнцэх хэмжээний өрийн асуудал 90 онд гарч ирж цөөхөгдөж тавигдж яг нь бол нууц байсан 90 онд ил болсон 96 2000 онд бол одоо нэг хоёр даргын засгийн газрын үед эцэслж шийдэж хүчингүй болгосон.
Энэ утгаар үзэх юм бол жил бүр бараг одоо 300 сая долларын хэмжээний гадаад худалдаа маань алдагдaltaй байсан. Хасахтай. Хасахтай. Өөрөөр хэлбэл бид одоо авсан өгсөн барааны зөрүү бол одоо 300 сая орчим доллар. За ингээд энэ нэгдүгээр үүссэн шалтгаан 50-аад оноос хойш. Хоёрдугаарт юуны одоо гадаад худалдааны үнийн алдагдлыг ингэж зөрүүг хасан. Гуравдугаарт техник эдийн засгийн тусламж гэдэг нэрээр гаднаас авч ирсэн зээл бараг 5-аас 6 одоо тэрбум доллар байсан. За гуравдугаарт нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төмөр зам, Монгол Орос Видмед, Эрдэнэт гэх мэтийн үйлдвэрүүдийн Монголын талын одоо хувь оролцоог зээлээр авч нөхдүүдээс. Энэ утгаар үзэх юм бол эдийн засгийн тусгай тогтнол бол хангагдаж чадаагүй. Бас одоо гадны зээл маш их хэмжээтэй явж Тэр үеийн улс төрийн байсан. тогтолцоо нь системээс хамааралтай байна тийм ээ? Системээс. Системээс хамааралтай. Гэхдээ системээс бол зүгээр нэг өөрсдөө бид дураараа өөр систем сонгочих болсон үнэхээр байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэр үеийн нөхцөлд нь тэр үеийн түүхэнд нь харахаас өөр аргагүй байхгүй. Тэрнээс өөр аргагүй. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн явуулж буй Монголын түүх сурал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын худалдааны түүхэн тоомын тухай ярилцж байна. Тэгэхээр төр улсын 2000 жилийн туршид монголчууд буюу нүүдэлчин ард түмэн хүндрэлтний түүхэнд нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан түүхэн цаг үедээ торгон зам хэмээх агуу Евразийг холбосон худалдааны замд нөлөө эрхшээлэн тогтоож дэлхийн худалдаа эдийн засгийн түүхэнд нөлөө үзүүлж түүнийг удирдах байсан нэгэн цаг үед бусдын иргэшээлд орж худалдааны төрийн бодлого үгүйгээр оршин тогтнож байсан. 20-р зууны орчин цагийн Монголд тусгаар тогтнолоо баталгаажуулсны дараа нэн тэргүүнд авч хэрэгжүүлж байсан бодлого үйл ажиллагаа нь гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа хэрхэн хөгжиж ирсэн түүхэн тоомын асуудлыг ярилцлаа. Монголын худалдаа бол Монголын тусгаар тогтнолын нэгэн баталгаа, Монголын төрийн зайлшгүй авч явах нэгэн чухал одоо салбар чиглэлээ гэдгийг бол үзэгч та бүхэн түүхэн талаас нь тавьж болтгой сонсож тань мэдсэн байхаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг ортол баяртай.